Сайн байцгаана уу? Энд байна. Энэ удаа би найдварын тухай ярьж өгье гэж бодсон. Гэтэ энийг би ковид өвчнөд холбож ярих гэж бодсон юм. Өнгөрсөн 12 сард бид гэр бүлэрээ ковид туссан. Нэг хүүхэд маань тусаад тэгээл залбираал маргааш нэг халуурал идгэрсэн. 2 дахь нь туслаа, 3 дахь нь туслаа. Тэс сүлдээ нөхөр минь туслаа. Бага хүүхэд минь харин гайгүй. Нөхөр минь харин 2-3 өдөр халуурсан боловч гайгүй. Би яваа гайгүй тэсэл яваад байлаа. Тусад найлуулах өөрөө тусгаарлал тэгээ явсан. Хүн бол сэтгэл би сүнс гэсэн орчинтой. Би махбодын тэр вирус аниад томуу бол үнэхээр байдаг зүйл. Тийм болохоор найлуулах ариун цэврийг захиж тусгаарлаж хэрэг шаардлагатай болоос юм ууч болно. Бид нар маска зүгэл тусгаарлал аваа гайгүй байсан. Тэгсэн чинь яг хэвдэ Крисмсийн өмнөхөн би үнэхээр гэрлийн шоу үзээг учраас шөнө явж гэрлийн шоу үзье гэж хүүхдүүд маань бүгдээ идгэрсэн юм чинь би явлаа гэж явсан. Бүгдээ гэр бүлээс яваа сайхан байсан л да. Яг тэр үед би кофе туссан байсан жоохон. Гэтэ гайгүй идгэрч байх гэж найдвартай байсан л да. Тэгсэн чинь өглөө нь босоод ирсэн. Шүн даарсан уу, хитэн цаг гадаа байсан уу? Өглөө нь босоод ирсэн чинь маш хэцүү өвдсөн байсан. За тэгээ гайгүй болох байх гэж нэлээд үдсэн, нэлээд залбирсан. Яаж ч хөөгөө явдаггүй. Нэг тийм нойтон хамар шиг тэгшгэл юм болсон. За тэгээ ковидор би 21 хоног өвдсөн. Энэ үед би библ заагаал хүмүүсийг идэвхжүүлэлт хийхдээ хийж л байсан. Хүмүүс баг өөрийгөө итгэж чадахгүйж бусдыг итгэнэ гэж юу вэ гэж асууж магадгүй. Хэдий тийм боловч би итгэдэггүй. Бурхан өөрөө итгээдэг. Иесусийн нэрээр дамжуулаад, итгэлээр дамжуулаад. Идэвхжүүлэлтэнд би ямар ч халбаагүй. Миний өвдсөн байна уу? Миний ялангуяа махан би өвдсөн байна уу, үгүй байна уу гэдг нь үнэн дээр ерөөсөө хамаагүй зүйл. Сонирхолтой нь яг тэр идэвхжүүлэлтийн хичээл болоход үхтлээ өвдөж байсан нөхөр босоод л зүг зүгээр болоод идэвхжүүлэлтийн хичээлээ хийчихнэ. Хичээл хийгээд дуусангууд би орон дээр ундаг байсан. Тэгээд л амьсгалж чадахгүй бүр сүүлдээ 7 хоног Иесусээ гэж хэлээл амьсгалдаг тийм байсан. Олон хүмүүстэй залбирсан, түнтэй залбирахад хүртэл гайгүй болоод тэгээл тагтдаг. Гайгүй болох нь ерөөсөө 5 минут. Тэгээл хэцүү байсан. Миний уушиг өвдсөн, миний зүрх өвдөж эхэлсэн. Сүүлдээ ямар ч хүчил төржин дутагдалд ороод хөл гар хөдлөөд явж тахаа байсан. Тэгээд сүүлд нь за эзэн минь ээ ингэж байхаар тантай хамт явчих доо гэд баг гэртээ харъя гэж баярлсан. Тэгэж хэлээд яг дуусаагүй байсан ч гэж гүн анцхан аваад битгэрсэн. Бараг л загнуулсан. Чиний виз байна, чиний үр хүүхэд байна, нөхөр байна, хийх ажил чинь дутуу байна гэсэн аятаар санагдсан надад. Тэгээ би бурхан талархсан. Тэгээ идгэрсэн. Гэтэ маш их утсан. Яг энэ үеэр би бас үзэгдэл харсан. Ямар үе үзэгдэл харсан бэ гэдгсэн чинь та нар гайхаж магадгүй. Орчлын ертөнцийн бүх юм холбоотой бидний мэддэггүй маш их зүйл байдаг. Би Распутныг тухай хүүхэлдэйн кино үзэх ёстой болсон. Намайг Распутин Анастасия гэдэг хүүхэлдэйн кино үзэж хэлсэн бурхан. За тэр киног үзсэн. Анастасиягээд орсон хүүхэлдэйн кино. Тэгээд Распутин гэдэг муухай сүнстэй амьтан артаас нь хөөхөл алах гэж хөөгөөл. Тэгээл нэг сарсан ногоон багахнууд гараал хамын сүлтэн дэвсэд олчдаг. Тэгээд бурхан надад хэлсэн. Харж гинөө энэ Распутныг. Ийм муухай Распутин хоригдсан боловч ногоон чөтгөр шиг нүдний явж байгаа. Ковид бол яг үндэ ийм вирус юм аа. Ардталтан сүнслэг юм байгаа. Зөвхөн вирус биш ардталтан сүнс байгаа учраас дэлхийгээр нэг тараад явахгүй байгаа юм аа гэж хэлсэн. Тэгээ би яастай гэсэн. Яг Распутины сүнс гიშгэж алж байгаа Анастасия алж байгаа шиг твсээ залбир гэж хэлсэн. Ингээд өөрөөсөө бусд хүмүүсийг твсээ залбирч чагаар бүгдээ идгэрсэн. Харин би өөрөө л идэрхгүй байгаад байсан. Бурхан бууж өгсөн дараа энэ бүхэн болсон зүйл. Бууж өгнө гэдэг нь give up гэв гэсэн үг биш. Surrender буюу яг бурхан даатгаж гэсэн үг. Энэ үед надад найдвар байсан уу? Байсан. Найдвар бол хүмүүс итгэл хайр чухал гэдэг боловч найдварыг үл тоошоодог. Найдвар бол яг үндэ бууж өгөхгүй байх зүйл юм. Бурханд итгэж энэ бүхэн аяндаа болно доо гэсэн итгэл найдварыг зөөдөг зүйл. Яг кальцийг витамин D зөвөрлөдөг шиг. Би витамин D-ийн төсөл байсан л та. Тэгээд кальцийг витамин D зөвөрлөдөг болохыг тухайд мэдсэн. Хэрэв витамин D байхгүй бол кальц ясан сайн зөвөрлөгдөж очтгүй.
Үүнтэй адилхан итгэл найдвар байхгүй бол итгэлж явдаггүй, эдгэрэлж явдаггүй. Тэр найдвар бол маш чухал зүйл. Эзэн энэ бүхнийг эдгэн гэсэн найдвар. Ямар ч байсан бүх зүйл сайхан болно гэсэн найдвар. Арталт нь бурхан байгаа шүү, бүх юм хяналтанд байгаа шүү гэсэн найдвар бол хамгийн чухал зүйл. Эзэнд бүх сэтгэлээрээ найдвар байж бид нар бууж өгдөггүй харин найдвар байх үед эзэн даатхан surrender гэх юм уу даатгадаг гэж хэлж болно. Тэгэхээр найдвар гэдэг үнэхээр сайхан зүйл шүү. Заримдаа таны бодсноор биш эзний хүслээр болох цаг байдаг. Та бүхэнд найдвар байна уу? Баярлалаа. Баяртай.